Сая би боржуурыг харж лээ. Ер нь яг ингээл шүүмжлэл тавиад би бас нэг тодорхой тийм төвшөнд ч үт юм уу. Одоо сошиал орчинд нэг айхтар юм бичээд тэг хариулт өгөөд ингээ маргаа үсгээд байдаг тийм ер нь бол сонирхож гэдэг юм уу тийм юу ер нь байхгүй. Яг ер нь бол манай тодорхой мэрэгчлэлтэн салбарын ус бол тайлбараа хэлээд янз бүрийн бичээл байгаа. Яг ер нь бол боржуур солих хэвээр хизээвэ гэдэг л асуудал байна. Тэгвэл яагаад заавал танаа намайг үйд гэж? Яг би энийг тайлбарлаад байгаа. Тэгээд солиул солих хэвээр. Одоо ингээ яваад үзэхэд эдгээр яг ингээ цаг хугацааг нь аваад үзэх юм бол ер нь нэг 10 хамгийн сүүлийнх нь нэг 14 5 онд солисон ажлууд байна. Тэгээд ингээ үзэхэр чинь бид нар хамгийн эдгээр чинь нөгөө нэг бетон хамгийн марк өндөртөө 400 маркта ийм бетоноор ингэж ашиглагуудыг хийх хэрэгтэй. Гэтэл тэрэндээ хүрэхгүй энэ замын ажил авсан компаниуд ч өөрсдөө гараараа өөр миксер зуураад нэг пявер хэмд ингэж савж хөвлөөл өөрсдөө ингэ дандаа хийгээд байж харж байгаа шүү дээ. За энэ нэг маркандаа хүрдэггүй зөвхөн гар зурмаар хийц учраас нэг машин ингэж шүрэхэд эмтрээ өмчдөг. Ийм л асуудал байна. За энэ бол өнгөрсөн онд болормоо засаг даргыг байх үед Төв гудамын энэ 200 гаруй сая төгрөгийн тендер зарлагдаад буян стандарт буюу одоо манай чулууны гомбо авсан энэ ажил юм байлээ. Одоо ингээд яг өөрөө үйлдвэртэй хийсэн энэ ажлаа бол ингээд хийгээ явж байгаа энэ асуудал. За одоо бол өнгө зүйс орж байна. Гэхдээ бид нар бол жил болгон борж солихгүй байгаа шүү дээ. Гэхдээ яг өмнө нь бол солиё гэсэн бас энэ бас цаг хугацаа өөрчлөгдөж байна. Юм шинжлэх ухаан, инновац гэдэг. Тэгэхээр бид нар байгаа юмтайгаа бас байгаад баймааргүй л байна. Гэхдээ төсөв ирмэлэх ёстой. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн салбар, боловсролын салбар тийм үү? За ингээд нийгмийн эмзэг бүлэгч гэдэг юм. Ингээд эд үстийнхээ салбараас хамгийн түрүү юуг нь эхлэх вэ? Сургууль цэцэрлэгийн ажил тийм биз дээ. Ингээд ирэмблээд ингээд хийх ёстой ажлууд байгаа. За мэдээж энэ боржуурын асуудал ярихад бол Улаанбаатар хоттой жишээ л дээ. Улаанбаатар бол арцсангүй бол бас яг тэр талаараа бол бас хийсэн үнэн. Жил болгон боржуур сольж ирсэн үнэн. Ямар шалтгаанаар сольж ирсэн мэдэхгүй. За хамгийн сүүлд бол Төв гудамыг бол 15 онд сольсон. Гэхдээ энэ бол өнгөрсөн жилийн төсөв батлагдсан тендерээр бол хийгдэж явж байгаа ажил. За уртлын шинэ номингоос хуучин номын хүртэх ажил бас өнгөрсөн жил тендерын шалгараад намар хориотой шалгараад үйл болцсон учраас ингээд ажил нь одоо ингээд хавар их тахилж байгаа асуудал. Тэгээ номингийн асуудал бол нөгөө орон нутгийн санхүүжилтээр биш Мо Эко компани тэр бум 500 сая тий. Тэн дээр тэр Мон Экогоос төвсөлж өгсөн тэр бум 500 сая дотор боржуурын үнэ багтаа явж байгаа юм уу? Эсвэл тэр компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдөө зураг төсөвт ороогүй боржуурыг тавиад байгаа юм уу? Тэр бум 500 сая ч бас юм дотороо задарсан. Гэрэлтүүлэг гэж нэг 50 сая төгрөг тавьчихсан. Тусдаа явган хүний зам гээд бас нэг 300 400 сая төгрөг тавьчихсан. За энэ компани болохоор тэр бум 100 орчим сая төгрөгөнд зөвхөн замаа хийж байгаа. За энд бол хуучин өмнө нь Мо Эко компани одоо нэг хөрөнгө оруулалтаар эн чинь нэг одоо хажуудалд нөгөө нэг ган ийм юу хашаа машаатай байсан шүү дээ. Никл хашаатай тий. Энэ нөгөө нэг бадамдах төлөв компани шугам шүлжээгээ хийхдээ бүгдийг нь эвдээд нураагаад ингээд хайчихсан асуудал байж байгаа. Төр орон нутаг хохирох ёстой юм уу тий? Тийм л юм. Бид нар хариуцлага тооцохгүй юу? Хариуцлага шүүх цагдаад өгсөн асуудал байж байгаа уртлын засгийн үед. Би ч ярьж ирсэн хуралд байж байсан учраас. Ерөөсөө эдний хуулиараа болвол дид үсс явж байгаа шугам сүлжээн дээр ямар нэгэн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа ногоон байгууламж юм хийх ёсгүй. Ямар нэгэн байдлаар газар доорх шугам сүлжээ эвдрээд засвар үйлчлэгээ хийхэд дээр байгаа бүтээн байгуулалтыг нурааж эвдрэхэд тухайн компани хариуцлага хүлээхгүй гэсэн тийм хуулийн заалттай юм байл. Хариуцлага хүлээхгүй. Одоо жишээлбэл бадамдах төлөв компани. Доор нь шугам сүлжээ задарлаа гэхэд малтаа хайчихна. Тэгэхээр манай магистрат шугам дээр та нар юм барьж болохгүй л гэсэн тийм юу ярьж байгаа тийм хуулийн заалттай тий. Тийм байлаа. Тэр хүрээндээ бол ингэж байгаа. За боржуурын тухайд болвол тэр хүрээндээ ингээд хийхэд тэр чинь нэг одоогийн байгаа тэр хөдөө аж ахуйн газар байна уу те. Тэр хүртэл боржуурын хуучин чулуун боржууртай байсан. За энэ компани болвол нэмэлт чулуун боржуур хийх тийм ажлын даалгавар байгаагүй. Тэгээд цаашаа бол зөв бетонын ийм боржуур хийхээр байсан. Бид нар яг уулзаад компанийн хүмүүстэй уулзаад наан ингээд үргэлжлээд бетон ингээд тал хавьдаа орцсон байна. Та нар цаашаа бас нийгмийн хариуцлагын хүрээнд бас совдын компани байна те. Энийг үргэлжлүүлээд ингээд төсөв мөнгө гаргаад ингэчээчээгээ тохиролцоод хуучин байсан боржуурыг үргэлжлүүлээд нийгмийн хариуцлагын хүрээнд бетон байсныг чулуу болгож байгаа. Ер нь бол чулуун бетон бол насжилт бол 100-аас дээш жилийн насжилтал гэж ярьж байгаа. Тэр нэг хийгээд авцсан нөхцөл бол цаашаа байхгүй. Бетон боржуул бол ингээд нэг 5 жил 10 жил бетоны маркаас хамаарад ингээд дороо ингээд байна шүү. Ийм асуудал байна.